шүддээ үзээд, эмчлээд, хяналтандаа аваад эрүүл мэндийн боловсролыг олгодог энэ цогц тогтолцоог хийж байгаа. Сумын төвшөнд сумын эрүүл мэндийн төв хувийн хвшил яг ийм гэрээ хийж байгаа. Бид нар хангалттай илрүүлж орхисон. Одоо хотод хорт хавдрын илрүүлгийг бид нар үндсэн 5 чиглэлээр хийж байгаа. Хийхдээ бид нар шалтгааныг арилгах бодлогоо хийж хэрэгжүүлж байна. Яаж илрүүлэх үү гэдэг зураглалаа бид нар гаргаж байна. Умаа үзүүний хорт хавдрыг гэхэд бид нар хэд хэдэн наснд нь 30-40 наснд папиллома вирусын халдвар байна уугүй үзнэ. Тэрийг вакцинжуулна. Илэрсэн тохиолдолд цаашдын шинжилгээг хаана хийх үү, хэн хийх үү бүгдийг маш тодорхой болгож байгаа. Илэгний хавдар илэрсэн бол хэн эмчилгээг нь хийх вэ? Аль болох амьдарж байгаа бүс нутгаасаа яаж эмчилгээг авах вэ? Эмчилгээг авчаад тухайн сум өрхийнхөө харьяаны байдаг анхан шатанда яаж тэр хүн хяналтандаа орох вэ гэдэг энэ бүх тогтолцоог бид нар одоо өнөөдөр бий болгож байна. Тэгэхгүйгээр бид нар өнгөрсөн хугацаанд дандаа өвчнийг илрүүлээд орхиод байсан. Тийм учраас эмчилгээнд аваагүй учраас монголчуудын эрүүл мэнд сайжраагүй. Гэхдээ эрт илрүүлэг гэдэг чинь адилхан л өвчин илрүүлж байгаа шүү. Бид нар ард иргэдэд өвдөхөөс нь сэргийлэх ёстой, шалтгааныг нь олж арилгах ёстой. Манай улсад өвчний шалтгаанууд тодорхой байгаа шүү дээ. Бүр Вашингтон их сургуулиас хамтраад нэгдүгээрт одоо энэ архины итрүүлэн хэрэглээ байна. Хоёрдугаар дутуу дөрөлт байна. Гуравдугаар дагаарын мөхөрлөлт, дөрөвдүгээр тамхитал, тавдугаар артерийн наралт ихсэлтгээд тодорхой байгаа шүү. Бид нар эднэрлүү чиглэсэн ажлууд хийж байгаа. Архин дээр бол эрүүл Монгол хүнгээд ер нь нэлээд буурж байгаа. Тэгвэл бид нар одоо дутуу төрөлтийн шалтгаан юу вэ? Тэдэрлүүн чиглэсэн бодлого үйл ажиллагааг хийгээд бид нар дутуу төрөлтөө бууруулах арга хэмжээ авч байна. 4 дахь шалтгаан болсон тамхиталтыг бууруулах цог зарах хэмжээ. Энэ дээр гол нь хуулийн өөрчлөлт бид нар. Энэ дээр хууль дээр маш сайн арга хэмжээ авч байгаа. Дээрээс нь нөлөөллийн ажил. Сүүлийн 5 жилийн хугацаанд хүүхдийн тамхи таталт 3 насаар залуучсан байна. Эмэгтэйчүүдийн тамхитал 6 дахин нэмэгдсэн байна. Энэ болгон дээр бид нар бодлого арга хэмжээг авахгүй бол бид нар бас өвдснийхэн дараа эрт илрүүллээ гэд бид нар амжилтанд хүрэхгүй. Илрүүлээ, өвчнөө илрүүлж байгаа бол илрүүлээд, онцлоод, эмчлээд хяналтандаа авах энэ тогтолцоо руу орж байгаа шүү. Энэ тогтолцоо руу орохын тулд яалтчгүй энэ өвчлөлүүдээ бид нар дахиад үзэхээс өөр аргагүй.